Өнөөдрийн үндэсний чиглэлээрээ цөмөрөө эхийг уншиж, хөрвүүлж, гаялаглан бичих дасгалыг хийцгэнэ. За сайн байцгаана уу, намайг Их Цэцэг гэдэг. Би 4-р сургуулийн Монгол хэл бичиг уран зохиолын багшаар ажилладаг. Уран зохиолын багшийн ангийг 2015 онд төгсөөд за мэргэжлэрээ одоо энэ жилдээ 10 дахь жилдээ ажиллаж байна. Г үсэг байгаа. Энэ бол эр гэгүүлэгч, нөгөөх нь им гэгүүлэгчтэй. Галгийн хүчтэй цөмөрөө яхаа гэхээр эр үг вэ нү, им үг вэ нү гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй шүү. Хамгийн түгээмэл алддаг алдаа бид нарт бол энэ байгаа тий. За энийгээс анхаараарай. Багшийн мэргэжил бүр цаанаасаа тийм гоё хайрын мэргэжил гэж би өөрөө боддог. Хичээлд ирээл өглөө болгоно ажилдаа ирэхэд урдаас ингээл нэх гоё энерги цацруулаад би мэргэжилтэй маш их дуртай. Тэгээд хамгийн тийм бахархмаар сайхан зүйл гэхээр хүүхдүүдийн маань сурч ахиц гарч байгаа тэр үйл явц бол үнэхээр тийм бахархалтай мэдрэмжийг багш хүнд төрүүлдэг. Амжилттай суралцахын одоо ганц үндэс нь бол мэдээж сурагчдын маань өөрсдийнх нь хичээл зүтгэл авьяас чадвар гэдэг. Энэ болгоныг чиглүүлж өгч байгаа одоо маш их баяртай байдаг. Багш нь өнөөдөр нөгөө ESPN телевизийн Донж гээд нэвтрүүлэгт оролцохоор болсон. Нэвтрүүлэгт оролцож байгаа одоо маш их баяртай байна. Энэ бол миний анх оролцож байгаа нэвтрүүлэг байгаа. Тэгээ маш их хүлээлттэй байна. Бас жоохон тийм сандрал аягүй ихээр байна. Тэгээ багш хүн бол ерөнхийдөө өөртөө тийм цаг зарцуулах талбаас маш ховор байдаг. Тэгээд бүтэн нэг өдрийг ингэж надад зориулж энэ сайхан нэвтрүүлэгт оролцуулж байгаад маш их баяртай байна. И цэж 2 and 3 and 4 1 2 and 3 and 4 1 2 and 3 and 4 5 6 7 8 окей. Догийн шилүүгээр улсаа догийн шил шүү. За явлаа. Гар арзар сэгсрэн шүү. Толоо дараа шүү. 5 6. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. ESPN телевизийн Донж нэвтрүүлгийн хүлээн авч үзэж байгаа та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг хүргье. За намайг Яндоо огтой Дамчаа Бадгар гэдэг цагдаагийн сүүлч болгохын найруулагч бүжидэглэгчээр ажилладаг. 12 настайгаас анх бүжиг урлагт орсон. Тэгээ Баянгар аймгийн Хөгжин драмын театрт Монгол Улсын гайвчч Алтан цэцэг багшийн удирдлагаар яг бүжигчин гараагаа эхлээд 2008 оноос хойш нь яг ингээд бүжиг урлагт яг ингээд зүтгээд явж байна. За 2020 оноос хойш соёл урлагийн сургуулийн бүжиг урлагийн сургуульд орчин үеийн бүжиг багшаар ажиллаж байгаа. 2017 онд соёл урлагийн сургуулийн бүжиг урлагийн сургуулийг бүжидэглэгч найрлагч чиглэлээр төгссөн. Тэгээд төгссөн жилээ бүгд нарийн Солонгос улсад суралцаад тэгээд 19 онд хурж ирээд одоо Монголдо ингээд 19 оноос хойш яг ажиллаж амьдарч байгаа. Бид бүхэн өнөөдөр ингээд үлгийнх нэгдэлтийг хийчээд тэгээд одоо цаашаа маргааш бид бүхэн тоглолттой очиж тоглолтын хэллэлийг хийхээр бүжгийн зааланд орж ирсэн байна. Манай бүжигчд маань бие алаагаад өглөө дасгал ороод тэгээд одоо маргааш хамтлалыг хийхээр бие алаацгааж байна. Тэгээд бүгд нарийн Солонгос улсад суралцаад хурж ирсэн contemporary бүжиг урлагийн ер нь бол төлхөө хөгжүүлж одоо хичээлж явж байгаа, судалгаа хийж явж байгаа. За тэгээд 18 оноос хойш хийсэн судалгаа гэх юм бол contemporary бүжиг болон Mongolian contemporary ethnic бүжиг урсгалыг нь бол Монголд хөгжүүлэн судлаж, бүжигдэглэж олон суралдаанд тэмцээн фестивалд ер нь бол хүүхдүүд шамнараа оролцуулах, бүжигчдийг оролцуулах зэрэг ажлуудыг хийж өрнүүлж байгаа. 2 and 3 and 4 5 6 7 бас 1 2 3 жишгүүл 5 толгоо шиг энэ толгоо шиг хатаж байна. Ингэж яваад тэгээд төлөө өшрөх гоё жижигхэн байлаа. За ер нь бол одоо дэлхийд бүжгийн урлагт бол энэ contemporary гэдэг урсгал ганцхан бүжигт биш, ер нь бол урлагт ер нь contemporary урсгал бол маш их хүчтэй болоод маш өргөн дэлгэр одоо хөгжиж байгаа урсгал. За тэгвэл тийм нэг ер нь бол яг Монголдо хөгжүүлэх, дээрэс нь одоо Mongolian contemporary урсгалыг
хөгжүүлэх зорилготой. Зарим хүмүүс одоо манай мэрэгжлийн юмд бол энийг аль хэзээ ойлгоод эхэлсэн, энэ урсгалыг хөгжүүлээд эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ зүйлсийг ерөөсөө бид нэр хоцорч болохгүйгээр дэлхийн хөгжлөөс ерөөсөө хоцорч болохгүй энэ урсгалыг хөгжүүлэх юм бол зорилготой байгаа. Тэгээ нэг бүжгийн хэлэд болохоор нэг одоо дэлхийн хэл гэж хэлэгдэг. Одоо англи хэл, хятад нийтгийн хэл гэдэгтэй адилхан ер нь бол бүжгийн хэлэгт болохоор сонгодог болон балет. За contemporary урсгал нь бол дэлхийн хэл гэж явдаг. Тэгэхээр бас Монголын ирээдүй болсон хүүхд залуучуудаа дэлхийн хэлээр бас ярихт нь илүү туслах тийм хүсэлтэйгээр энэ хөвж урлагийг хөгжүүлж байгаа. 1 2 3 4 мөр 2 мөр 2 сот 1 2 3 4 5 уршаа 7 1 2 3 4 5 энэ хоёр гараа хоёрыг оруулж нэг гэдэг юм. Яг морины жолоо татсан юм шиг хоёр гараа хоёрыг нь уршаа оруулж өгөөд хойшоо авахтаа гарын кист ийм шүү. Ийм биш. Ингэж оруулж ирээд уршаа гаргахтаа гарааг ингэж авч өгсөн. За ингээ SBN телевизийн донж гээд нэвтрүүлэгт урилга хүлээж авсан. За тэгээд фэшн иймэрхүү нэвтрүүлэгт анхудаа олцсон болохоор бас маш гоё байна. Тэгээд бүгдээрээ стилисттэйгээ уулзцгаая. Сайн байцгаана уу? Стилист Дүлгэн Заяа. Би стилист чиглэлээр залуучууд болон бүсгүүчүүдтэй зөвлөгөө болон үйлчлэгээ мөн байгууллагын сургалт ордог байгаа. Өнөөдөр SBN-ийн донж нэвтрүүлгээрээ уран зохиолын багш болон бүжгийн багшигаа дүр төрхийг нь өөрчлөх болно. Дүр төрхийг өөрчлөлтөөр одохгүй уулзцгаая. За сайн уу? Стилист Дүлгэн Заяа. За дамчаа тий. Стилист Дүлгэн Заяа. Сайн байна уу? Эцэг. Хоёлаа уран зохиол Монгол хэлний багш гэсэн тий. Монгол хэл бичиг уран зохиолын багш. За ер нь бол би бүжгийн багш. За гэхдээ бүжгийн багш боловч бас их сургуулийн багш учраас багшаас гадна яг бүжигчин гэж яаж болно. Тэгээд бүжгийн багш учраас өдөр тутамдаа ер нь бол дандаа жоохон бизнес болон смарт одоо чиглэлээ класс маягийн хувцууд өмсдөг. Тийм мэдээж бүжгийн заалан дотор болоо да би твтэйхэн хувцас өргөн ч юм уу суналцтай материалтай хувцууд их энэ бол ихэнхдээ өмсдөг. Ямар өөрчлөлт мэдэрмээр байна? Яаж өөрчлөгдмөр байна? Надад нэг гоё дүрслээд хэлээд өгч. Би болохоор ингээд яг өөртөө би дамар. Тэгээд ихэнхдээ опс уцалдаг. Алаач юу бүх үнсэн. Тэгээд яг өнгөний хувьд за тэгээд яг нэг юм өөрчлөлсөн юм бол байдаггүй. Яг л нэг хэвийн л юм. Өдөр тутмын классик уцалдаг гэсэн шүү дээ. Одоо хоёлаа нилээ ингээд загварлаг болоод гаргаж ирсэн дээрээстэй. Тэгэхэд бол зүгээр те. Би өөрт чинь нэг классик тэгээд нэг бүжгийн багшидын бас гоё тодтохмоор байгаа байхгүй. Тэгэхээр contemporary бүжиг гэсэн шүү дээ. Contemporary бүжиг болохоор илүү гоё модерн нэмий чинь тэрэн дээр нь хоёлаа гоё тоглолт хийгээд чадвал хоёлаа энэ чинээс нэг хоёр л үг гаргая тэхүү. Окей. Надад ч таалагдчихэ. Таалагдчихна үү те. Окей. Энэ Oasis брэнд болохоор ерөнхийдөө классикч байгаа, энгийнч байгаа тийм хувцснууд байгаа юм байлээ. Хоёлаа бол угаасаа палаж их өмсдөг юм шүү дээ. Тийм ч хоёлаа энэ юу бхийг нэг өмсч үзье гэж бодож байна. Тэгээ энийхээ дээгүүр нь арай жоохон ажил хэрэгч юмар. Спорт хувцснууд илүү гоё тренд болоод байгаа байхгүй юу? Энд байсан одоо нэг иймэрхүү байдлаар айгүй спорт тэгэнгүүтээ энийгээ өдөр тутам болгоод хувцалцдаг гэсэн. Нэг тал нь ийм заяа. Нөгөө тал нь болохоор угаасаа өөрөө өдөр тутамдаа яг классик хувцалтай юм чи мэдж байгаа штэ. Хоёлаа нэг гоё сорочиг тэгэнгүүтээ тэрэн дээр нэг полоны мэд ч юм уу тэгээ гоё хөрөмнүүд байлээ. Тэгээ гоё хөрөмнүүд гэсэн. Хоёлаа ерөнхийдөө хүүтэй суурьтай байна гэж би хараад байгаа байхгүй юу? За. Тийм юм чи хоёлаа цэнхэр өнгөнүүдийг бол зөрөгтэй ашиглаж болно. Цагаан сорочигнууд ч байж болно гэсэн. Тийм тэгээд жоохон сонирхолтой байлгыг гэвэл нэг юм судал нэмж бас болж байна. Тэгээд шууд лейеринг хийгээд одоо энэ судалтай сорочгон дээрээ одоо ийм полоч юм уу те. Иймэрхүү байдлаар нэмээд хоёр давхар лейеринг хийгээд явж болно гэсэн. Иймэрхүү байдлаар би лүкүүдийг сонгочих. Тэгээд хоёлаа мейкап тэгээд үсээ засуулч те. Тэгээд эргэж ирээд сүүлийнхаа лүкийг харъя. Болчихно. За сэмцэн өмнөх дугаард орсон мейкап артист Пужика байна. За энэ дугаард орж байгаа бол бас дахин баяртай байна би. Нүүр бодолтын хувьд ямар бодолтой байна? Нүүр бодолтын хувьд бол бас нэг хит амар тийм бас даруухан бодохгүй гэж бодож байгаа. Жохон ирч хүчтэй, цогтой, золботой, жохон хүчтэй харагдахаар бодолт хий гэж өнөөдөр төлөвлөсөн. Тэгээд модель маань бас сая өөрөө хэлж гин гой хөвгчлээ тийм болохоор тод өнгөнүүдэд дуртай гэсэн. Тэгэхээр тиймэрхүү байдлаар. За тэгэхээр мейкап болон лук бүрдүүлээд уулзцгаая. Утгаалзээ.
За хэдүүлээ одоо эргэжтэйгийнхаа лугийг бүрдүүлээ. Би энэ чинь гоё цамц харсан байгаа. Энэ цамц болохоор ингээд нэг юм жоохон хуучирсан юм шиг эффект те. Тэгээ асфальт нь саарал өнгөтэй цамц байна. Түрүү хэдүүлээ нөгөө бүжигчин болохоор илүү чөлөөтэй хувцас луг бүрдүүлж өгье гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр энэ гоё санагдаж байна. Тэгээд дотор нь жоохон нөгөө нэг леер хийх үүднээс ийм цагаан цахтай энийг одоо дотор нь өмсчих юм бол цагаан цахан цохоогаад тэгээ түрүүний ярьжсэн тийм жоохон спорт вайбтай байна гэсэн. Тэгээд доор нь болохоор нэг гоё юмд харсан. Энэ ингээд судалтай джинсэрхүү мөртлөө нэг бас casual байж болохоор байгаа байхгүй юу. Тэгээд энийг ингээд өмсвөл илүү гоё чөлөөтэй харагдахаар санагдсан. Ингээд нэг лук нь. За дамчаагийнхаа эхний лугийг бүрдүүлж эхлэе. Одоо сэтгэлээ сонсцгоё. Ямар санагдаж байна? Энэ нөгөө нэг хоёулынхын чөлөөдтэй илүү одоо модерн бүжигтэй холбогдолтой гэсэн үг. Ямар санагдаж байна? Иймэрхүү хувцлахын юм л айгүйх одоо төсөөлтөг байсан л тагт надад яг зохиолог болов гэж айгүй жоохон боддог байсан. Гэтэ надад бол бас амар таалагдчих. Ингээд туслахад амархан байгаа зү тий. Энэ дэр би гоё тайлбарлаад өгье заяа. Түрүүн хэлсэн байсан өөрийг нь байхгүй. Энэ жоохон юм нэг юм хуучирсан юм шиг эффект орж ирээд тийм асфальтын саарл өнгөтэй орж иж байгаа. Тэнгүүд хоёулаа гоё судал юмсан. Энгийн джинсний хооронд ийм судалтай байх юм бол илүү гоё эффекттэй гэсэн байхгүй. Тэнгүүд чөлөөт туц болохоор хоёулаа илүү чөлөөт маркийн кет те тиймэрхүү юм өмссөн байгаа. Тэгээд угаасаа бүжигчин юм чинь солих хувц мовц гэж зөндөө юм авч явах шаардлагатай байгаа шүү дээ. Тийм үедээ ийм гоё том цүнхийг аксессуар болгоод аваад явах юм бол илүү гоё ингээд лук нэг юм бүтэн харагдаж байгаа зү те. Тэгээ айгаа гоё харагдаж байна. Цаашдаа ерөнхийдөө ингэж хувцлуулах гоё юм. Ингэж хувцлахыг амар боддог байсан гэсэн надад зөхгүй байх гэж бодсон ч өндрийг харж айгаа гоё. Тэгээ дээрээс дөрөв нэг цүнх хэрэг байхад зүгээр ингэ байсан хэрнээ цүнх ингээд барьчихгоот бас амар тийм. Ороод ирж байгаа зү те. Хоёлаа энэ дээр одоо хэрвээ эмиг зүдэг бол ингээд нэг гоё мөнгөлөг эмиг ороод ирдэг ч юм уу те. Энэ бомброо солонгуудаа хоёлаа савих байдаг ч юм уу. Ер нь яаж бол хоёлаа суурай нэг иймэрхүү байдлаар л өсгөгдсөн байхад гоё гоё солигдоод явна гэсэн. Баярлалаа. Окей, таалагдлаа. За одоо тэгвэл хоёр дахь лук руугээ орцгоё. Тоглож гин үү? Хоёр дахь лук арах уу? За тийм. Манай багш маань сууйс багшилтай өдөр тутамдаа casual, smart casual байх хэрэгтэй байдаг гэж хэлсэн. Тэгэхээр гоё сорооч шиг оруулж ирээд тэгээ дээрэс нь энэ жакет их гоё харагдаад байгаа байхгүй юу? Энэ жакетыг өмсчих юм бол аюу гоё тийм Old Money, Ralph Lauren ч юм уу те. Яг энэ Oasis брендийн vibe орж ирж байгаа. Тэгэхээр энийг өмсүүлээд ингээд нэг юм хоёр лук гэж бодож байна. За тэгээд яг өмсүүлсэн байгаагаар нь хэдүүл бодохгүй болчихъя. За дамчаа бид хоёрын Oasis брендээс бүрдүүлж байгаа хоёр дахь лук маань. Хоёр дахь лук маань бид хоёр илүү casual, classic талдаа хувцлаж байгаа тий. Энэ дээр би нэг жоохон тоглолт хийсэн байгаа. Энэ нэгдлийнхэн захыг нь илүү гэж гаргаад нөгөө талыг нь зүгээр үлдээсэн байгаа. Ингэнгууд нэг юм арай нэг Miu Miu брендийн шиг нэг жоохон тоглолт хийсэн байхгүй. Тэрнээс бусдаар бол хоёлаа энийг нь зүгээр буцааж босгоод ингээд явж болно. Чамд ямар сэтгэл төрж байна? Ямар Угсаа тийм нэг жоохон casual-лах угсаа жоохон хүссэн шүү дээ. Тийм болов хүссэн. Ингээд олон давхарлаад сороожиг орж ирээд дахиад нэг юм поло орж ирээд тэгээд энэ жакет өмсчихөр илүү гоё харагдаж байгаа. Илүү тэгж харагдаж байна. Классик хувцас өмсөнгөө жоохон биеэмэр дэдэг шүү дээ. Тийм биш. Гэсээр нэ ямар классик хувцас нэг чөлөөтэй болохоор бас биеийн тухтай юм. Гоё юм. Тэгээд өмд нь ингээд гоё нарийсаад ороод ирж байгаа болохоор илүү биеийнх нь хэлбэрийн тодтогод өчөж байгаа шүү дээ. Өнгөний сонголт бас надад амар таалагдчих. Юм цэнхэр өнгө угсаа цэнхэр цагаан өнгө шүүр гэдэг айгуу гоё. Тийм шүү дээ. Яг классик гоё шүү дээ. Цэнхэр өнгийг ингээ босгослуулаад тэгээд энэ бэж өнгө орж ирэхлээр бас айгуу гоё тийм. Natural тэр айгуу гоё. Тэгээд тэнгууд зүгээр хар биш жоох юм бор өнгийн гутал орж ирэхлээр илүү гоё байгаа шүү дээ. Миний ер нь хувцсны цуглуулгын ихэнхдээ хар болон цагаан. За тэгээд боронгийн хувцас байдаг байхгүй. Гэхдээ боронгийн гутал байдаг гэсэн чинь гутал айгуу бас амар гоё болт юм байна. Тэгээ джинсэн дээр ч гэсэн юм casual look бүрдүүлж олж байна шүү дээ. За тэгвэл одоо хоёлаа хоёр лук бүрдүүлсэн шүү дээ. Дүнтэй ах уу? Аль нь илүү таалагдчих? Хоёулаа амар таалагдчих. Хоёулаа гоё таалагдчих. Casual маягийн хувцсыг нь бол ихэнхдээ өмсдөг учраас
надад бол нөгөөх нь одоо стрит тэгэж өмсмөрөөсөн болохоор илүү таалагдчих шүү. Энэ судалтай би нэг өмсдөг байхгүй. Яг л судалтай юмуд ер нь жоохон хөвшин стайлны байдаг юм болов уу? Надад сэтгэл төрдөг байсан гэсэн чинь өнөөдрийн өмнө л аймаг таалагдлаа. Тэгэхээр би бол нөгөө юмд илүү гоё оноо. Тэр нь илүү таалагдсан шүү. Та нар ч гэсэн бас саналаа өгөөрэй. She got the glitter and the fame, and I just wasn't enough for you. I wish you could be happy, yeah, yeah. But I can't lie. LA made you crazy, yeah, yeah. You don't care what's real no more, no, you don't want me anymore. За одоо хэдүүлээ Өвис брендийн эмэгтэй тасагт ирсэн байна. Одоо эмэгтэй модельд хувцлана. Би гоё юм бодсон байгаа. За энэ сороочиг байж болж байна. Модель маань өөрөө тод өнгөн дуртай гэсэн. Тэгэхээр ийм хээ тод өнгнөөс бол айхгүй гэж надад ам гарсан. Хэдүүлээ харцгаая. Өөрчлөөсөн энэ сороочгийг өмсүүлээд тэгэнгүүтээ одоо поло айгүй их модонд орж байгаа, тренд болж байгаа. Дээрээс нь Miu брэнд ингээд давхарлаад лееринг үсгээд хувцалдаг, лук бүрдүүлдэг. Тэгэхээр яг ингэж хувцлаад тэг би тэнцээ түрүүн харуулсан штэ нэг гоё юбг байгаа гэжсэн. Тэрнтэйгээ хослуулъя гэж бодож байна. Иймэрхүү байдлаар айгүй гоё өнгөн дээр тоглолт хийсэн байдлаар тэгээд багш маань 37-тай. Тэгэхээр илүү гоё залуулаг, гоё загварлаг харагдуулъя гэж бодоод байгаа байхгүй. Тэгэд энэн дээр нь жоохон биетэй байлгах үүднээс нэг юм хар пижак нэмчнэ. Тэгээ нэг иймэрхүү байдлаар тодлог гарч ирнэ. Модельд маань битгий хэлээрээ нууц байгаа шүү. За, их цэцэг багшийн маань лук бэлэн болсон байна. Илүү ажлын тухтай офслог байдлаар хувцалсан байгаа. Өөрт нь ямар санагдчих вэ? Бид бол маш эвтэйхэн байна. Өмнө нь яг иймэрхүү байдлаар хувцалж үзээгүй. Айгу шинэлэг санагдчихэв. Хоёлаа тайвшрээ. Хоолон чичрээд байна. Бид маш эвтэйхэн байна. Тэгээд өнгөний зохицол ер нь бүх юм имиж нь бол надад таалагдчихэв. Өмнө нь юусэн юм өргөн джинс өмд өмсөж үзэж байгаагүй Юусэн гэсэн. Ингэж өмсвөл гоё тухтай байгаа зү тий. Илүү бариу шулуун загварыг бодвол илүү гоё тухтай байгаа. Тийм тэгээд илүү гоё биеийн балансыг барьж байгаа гэсэн. Тэгээ хоёлаа яг уу жоохон аксессуар маргаар юм өнгө нэмэх байдлаар тий. Иймэрхүү тод өнгийг хоёлаа ингээд энэ чинь ингээ оруулаад ирж болж байна. Тэгэх юм бол илүү гоё өнгө нэмж орж ирэх байхгүй юу? Илүү гоё загварлаг харагдана гэсэн үг. Иймэрхүү байдал байж болж байна. Эсвэл энийг ажиглаад өйдөө авчиж болно шүү дээ. Иймэрхүү байдлаар тийм байгаас улаан өнгө өөрс чинь илүү гоё зөгч байгаа байхгүй юу? Хоёлаа ингээд бас аксессуар болгоод орж ирж болж байна. Баярлалаа. Айгуу таалагдчихэв. Өө зүгээр штэ. Бид маш эвтэйхэн байна. Гоё харагдаж байна. Үнэхээр гоё харагдаж байна. Тэгээд нүрээ бас ерөөсөө гэж гоё бодуулж үзээгүй юм байсан бай. Тийм их цэцэг багш маань нөгөө мейкап нь ороод ирсэн, үсээс асуулсан. Тэгээ хувцас солисон болохоор мэдээж эхлээд нэг дасгүй жоохон сандрал бол байгаа ах тий. Гэтэ өнөөдөр бол үнэхээр гоё харагдаж байна. Гэтэ бол хувцас бол би айгуу тухтай. Үнэхээр гоё харагдаж байна. Баярлалаа. За ингээд та нарт маань лукуд маань таалагдсан гэж бодож байна.
Италийн брэнд гэдэг нь сая хурж ирэл мэдлээ. Хараад тэгээд яарсан надад болохоор өмнө л яаж үзээгүй, харж байгаагүй. Тэгээд яг нэг жоохон Европын жоохон зав стайлууд нь жоохон хөгшин санагдаад байхгүй. Надад тэгэхээр энэ хэмээр орж ирж байгаагүй. Тэгсэн чинь сая ингээд үзсэн чинь гой загвар бас байдгийм байна. Тэгээд дээрээс нь нэг Итали хэл мэдээж чанартай байгаа. Тийм учраас надад л яг миний одоо өмссөн бол лукийн бол цамц болоо өмд бол амар таалагдчихэв юм бол. Өмнө нь нэг удаа ирж үйлчлүүлж ирсэн. Тэгээ хувцсны хувьд бол материал айгүй сайн байдаг. Эрэгтэй өвгний хувцс. Эмэгтэй гэлтгүй ер нь бол аль ч насны хувцснууд бол ингээд хамгийн надад бест нь бол юунд санагдсан. Чанар бол үнэхээр бест санагдсан. Мэдээж яг нэг залуу хүмүүс л нэг мэдээж одоо санхүү үгдэмтэй юунаас болоод мэдээж яг иймэрхүү дэлгүүд орж ирэх нь бол бага байдаг. Гэхдээ мэдээж одоо ингээд 30 гараад те нэг мэдээж амьдрал докторж байгаа санхүү докторж байгаа юм болохоор мэдээж одоо загвархас илүүтэйгээр материал болоод одоо чанарыг хэмнэлт болчдөг шүү дээ. Тэгэхээр баг ер нь цааш дээр нь бол үйлчлүүлэхэд ер нь бол боломжтой байх л гэж бодож байна. Хамгийн дуртай хувцс энэ джинс өмд байсан. Тэгээд яг би дайгу амар тэгээд биеийн хил хэмжээг айгу зүйтэй харагдуулахаар тэгээд айгу тухтай джинс өмд ер нь өмсдөг. Тэгээд гарахтаа ер нь энийг авчгарыг гэсэн бодолтой байгаа. За ингээд хоёр моделийн маань лук нь бүрдээ дууссан байна. Миний стилистийн арга барил бол яг үйлчлүүлэгчтэйгээ харьцаа тэр хүнийхээ ажил мэргэжлийнх нь онцлог зан характер тохируулах хувцлагыг илүү хичээдэг. Тийм болохоор эхлэхээс өмнө бид нэр хоорондоо ярилцсан байгаа. Тэгээд мейкапчнтайгаа бас саналаа солилцоод тэгээд илүү гоё үр дүнтэй яг үйлчлүүлэгч нарт маань модельудад маань таалагдсан лукуд бүрдсэн бахаа гэж найдаж байна. За мейкапны хувьд болонгууд аль болох гоё эмэгтэйлэг хэрнээ арай илүү жоохон тод будалтыг илүү сонгож авсан. Яг гэх юм бол одоо бид нар чинь өдөр тутамдаа ер нь айгүй тийм натурал буддаг штэ. Тэгэхээр энэ хувцсан дээр болонгууд илүү тод бодох юм бол илүү гоё хүчтэй харагдаж өгнө гэсэн үг. За өнөөдрийн лук нь та хоёрт маань хэр таалагдв? Ер нь юу гэж бодогдож байна? За өнөөдрийн надад 2 лук бүрдүүлсэн. Гэхдээ надад хамгийн их таалагдсан нь болохоор ингээ өмссөн зогсож байна. За тэгээд яг тийм нэг мет маягийн өнгө болохоор нэг их сонгож өмсдөггүй байсан. Гэхдээ ингээ нэг өнгө хоорондын харьцаа аягүй чухал гэдгийг амар өнөөдрийн лукээс амар яаж мэдэж авлаа. За тэгээд ямар сэтгэлд маань хүрсэн лук бүрдүүлсэн стилистээ маш их баярлалаа. Баярлалаа. Гоё яригдж байна. Баярлалаа. Миний хувьд өнөөдрийн лук маань бас маш их таалагдсан. Хамгийн гол нь өдөр болгон пижак цамц өмсдөг ч гэсэн доор нь бас ингээд джинс өмд өмсч болдго юм байна. Энэ джинс өмдийн сонголт бол надад маш их таалагдсан. За дээрээс нь бас нүүр бодолт маань маш их таалагдсан байгаа. Мейкапчин охиндоо баярлалаа. Бүгдэд нь баярлалаа гэж хэлье да. За ингээд өнөөдрийн яг ингээд лук бүрдүүлэлт маань дууссан байна. Битэрийн хувьд бол өнөөдрийн ингээд даалгавар маань дууслаа. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай. Баяртай. За сайн байцгаана уу? Би Чингүн Жив байна. За би фото, видео, контент бүтээгч залуу. Ер нь бол зураглаач, фотографер. Ер нь тийм мэргэжилтэй хүн байгаа. За тэгээд өнөөдрийн фэшн нэвтрүүлгээр 2 модельтойгоо танилцаад 2 модельийнхээ өнгө төрхтөө бас хоорондоо ярилцж чаад өөрсдийн өнгө төрхийг нь ил гаргаж ер нь бол дарахыг хичээлээ. За энэ нэвтрүүлэгт ингээд зочин зурагчаар авсандаа бас таатай байна. Маш бас миний амьдралын бас нэгэн шинэ сорилт болж байна.
this wasn't enough for you.